За өчигдрийн ангаж буюу Demon Slayer Kimetsu no Yaiba 19-р парт орж байна. 19-р анги Hinokami. Альсвал галын бурхан. Inosuke-гийн юг бишрээл тэр хатуу монгос дүү бүсгэл эртэл гайхалтай зүгээр гайхалтай гэл. Юуш тэг өөдөөс нин царай гаргаад явах гэсэн Inosuke. Бэж хоорондоо төгцөг хагас хааврыг натаа тулалч Kizuki-г алсаа одоо би чамайг ялан тэгжээж би хамгийн хүчтэй тоглоно гэсэн явж бэлтгэлээ хий тэнгээ гин. Тэр жихэн Kizuki-гийн хаан зүрхэр байсан. Энэш мэдгүй байгаа юм уу? Мэдээж би мэдчихсэн. Би тэр тэнгээ огт Kizuki гэж удаагүй таанжруулъя гэж хэлсэж би зүгээр хэлний давцсан гээл харсан. Гэв айлужээ өөрийн хүлээ тавьсан. Inosuke гэж хизээд намайг хүлч хурд юм аа. Үнэхээр хурдан гэж бодоод хөө чи буцаа тэр намайг суулж чи дэнд хурдаалахдаг бас намайг ярьдаг хэлж байгаа ч сонсогдохгүй. Намайг суулал хөөе. Гэв уулаар нэг өрлөөд үлдлээ. Одоо өмнөх партад огт дурддаггүй Zenitsu хэсэг. Гэхдээ гарсан л та ихтэй халтхан дуу гарсан болохоор би зүгээр өмнө хагдар гарсан энэ хагдар гарсан хоёрыг нийлүүлээд ирчээ гэж бодоод үлдээсэн байсан. За Zenitsu ах ч төрийн ялчаад амьсгалын арга ашиглан цусны эргэлтэд удаашруулж хорны тархалтыг багасгаж исэн ч хөл гар нагшаад амьсгалахад ч хэцүү юм байна. Гэхдээ та нар бол илүү шүү. Нэцко уучлаарай. Гэт нүдэ анх гэсэн ч өвөн дахин битгэ боожог гэж хэлсээр. Нүдэ нэгэ тархаа тэнгэрт эрвэхэ нэсэж яг тэргэл сарны урд ирээ төнөр барьцаар. Гэхдээ энэ нь эрвэхэ биш шинэ боёлоо. もしもーし、大丈夫ですか? Сайн надад харагдсан. Битгий боожог гэж хэлсэн. Гэхэд энэ нь үхэхийн өмнө амьдрал нь нүдний урдуур зурас хийсэн гэдгийг хэлээд 29 сарыг өрөндөг тарина. Нэр яагаад хүн үхийнхээ өмнө өнгөрсөн амьдралаа хараад байдгийг гэсэн. Хүн үхийнхээ өмнө тарих нь өмнөх бүхий л дурсамж туршлагаас эхлээс малтрах арга хайлттай холбоотой мөлий. Гэхдээ би өөр дээрээ турш үзээг болохоор мэдэхгүй л дээ гэж байна. Бас Zenitsu амьсгалын аргаараа хорийг удаашруулж хувирлгүй үйлснэг нь магтдаг. Нэрээ эдгээр бүгдээрээ үхээгүй амьд байсан юм биш үү? За одоо гол төрлөгээ. Энэ анги дээр дахиад Zenitsu Inosuke хоёр гарахгүй. Өмнөх анги Tanjiro болон Rui утсыг яг харж авчих гэсэн эсрэгээрээ сэлэн нугараад өөрөө зүсгдсэн дээ. Тэгэхээр Rui утас багийн чөтгөрөөс баг ингээ аав чөтгөрөөс хат байна гэсэн үг үстэй. Аав чөтгөрөө хэдий Tanjiro дийлээг үчээрээ сэлэн нугараагүй дээ. Гэхдээ тэр яхаа Tanjiro сэлэн угалцаа одоо батны ялалсан. За тэгтээ ямар одоо ийм юм санаа зовх цаг байх биш. Ийш тийш утаснуудаас нь болцаар л. Энэ утаснууд нь яг өөртөө гэсэн ухамсартай юм шиг Rui бүр арай л савдэрдэн. Хэдий Tanjiro Rui өөрөө зүгээр тоглож байгаа мэд заагач үнэхээр ялханы хоёртой чаддаггүй. Rui үгээ буцааж авахгүй те. За тэгвэл хідэн хэсэг тастаад өгөлдөө. Гэ Tanjiro-г бултаж чадхааргүй ийм юмар дээрх. Nezuko урдуур нараад ахаа хамгаалдаг. Tanjiro цандраад модны ард ороод хамгаалуулсан дуучлаарэ гэн. Rui ихт тэр хоёр цагнаас гарч ирсэн хүн чөтгөр юм шиг байна гэсэн Rui бүр гацсан. Хөөе чи энэ охин чиний дүү юу? Гэсэн Nezuko-гийн бугу бараг тасрах га Tanjiro гой хурд итгэрээ гэж бодоод өөр юм бодохсгүй. Тийм бол юу гэж гэнэ. Rui ах дүү гэж амандаа тавтаад дүүн чөтгөр болсон. Гэхдээ түүний талд бисаар л байна. Дүүн ахыхаа хамгаалж амнасаа эрсдэлд оруулан энэ л чихэн холбоо. Гэсэн Rui ихт Rui би чанд байгаа штэ. Намайг битгий хаяач гэсэн Rui амаа татг гэ хэдээс суулгаад тасчихдаг. Энэ дэрлэг нарсан гэхдээ Tanjiro ямар зөвлөх хандаад байсан юм бэ те? Та нарын хинэн зүгээр тонох зүрхийг биелүүлж байгаагүй. Бүр нэгч утаа. Гэхэд ихсэн би чиний хүсдэгч байгаагүй гэж гой би яавал болох вэ гэсэн энэ болонд байгаа ангуучтай хүсдэг бол саний явдлыг уучлыг нь. Их чинь толгойгоо аваад яваад өглөө. Rui гэсэн Жаала хоёлаа ярилцъя гэж байна. Гэхдээ яг Rui хүүхэд байхдаа чөтгөр болсноос болол одоо хүүхдээ гараад байгаа болохоос яг насаараа бол Tanjiro-гоо самууг ахын л та. Тэгэхээр Жаала гэж бодоход нэг асуудалгүй. Чиний харсанчлан та нарын холбоо миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөлөө. Хэрэг хөдөлснийг нь илэрхийлэх хүч олдохгүй. Таанч чи миний гарт хүүхд тавилантай. Гэхдээ ингүүл гонхтой үздэй. Тиймээс би чанд боломжгүй. Энэ бол чиний амьд гарах цар ганцарга. Дүүгээ надад өгч гэдээ. Тэгэхээр Rui-ийнхаар болоо Tanjiro Rui Nezuko өгөөд Nezuko Rui-ийн дүү нь болоод харин Tanjiro энэ уулнаас амьд гарах юм байх. Tanjiro чи ямар навшаа яриад байгаа юм бэ? Nezuko бол солилцож болдог бараа биш. Өөрийн гэсэн хүсэл зорилготой хүн чи хизээч дүүгээ болгож чадахгүй гэсэн. Битгээс өнөөдөр би бидний хооронд холбоо үүсгэж чадна. Би түүнээс илүү хүчтэй. Түүн надаас зөрүүл юу болохыг зааж айцаар холбоо үүсгэнэ. Tanjiro над галзуу яриагаа зогсоо. Айцаар гараа үлийг нь гинжлэг бол гэр бүлийн хооронд холбоо биш. Над буруу бодлоо цэцгүй чи хизээч хүссэн зүйл авахгүй гэхэд Rui тоосон чинжгүй. Чи намайг өөрлөж байна. Дуугаа өндөрсөхгүй байж болохгүй юу? Нүрээ харж ирэлцээ. Гэхэд Tanjiro-ч гарч ирээд би хизээч хамсах юм дүүгээ өгөхгүй гэсэн. Зүгээрээ чамайг олоод авчихна. Эсрэгээрээ би чиний толгойг төрүүлж авна. Наадах чинь л гол асуудал нь. Чамайг оролдож эцгээ харах таатай байна. Тэгвэл 12 Kizuki ялах гээд үзэлтэй. 12 Kizukiである僕に勝てるならね. Өмнө надад Demon Slayer-ээс таны дуртай дүр хэм бэ гэсэн асуулт 2-3 иржсэн. Гэтэ яг нэг хүмээс нь л та. Тэгээд миний хамгийн дуртай дүр бол гарахаараа болоог байгаа. Яг тэгж байгаа хальт гарна. Гэтэ бүр яг дэлгүүрүүн гарах бүр болоогүй. Харин миний дуртай чөтгөр бол энэ. Энэ л да. Rui. Миний хамгийн дуртай чөтгөр. За тэгэхээр энэ гэр бүлийн толгойлогч буюу энэ болонд байгаа Kizuki-ийн аав чөтгөрөш Rui гэдэг нь тодорхойлсон да. Rui-ийн хувьд гэр бүл бол аав нь аавынхаа үргийг, ээж нь ээжийнхаа үргийг биелүүлж үр хөвгтөө хамгаалах. Ах эгч нарын дүүгээ ямар ч үнээр хамаагүй бүр аймнасаа эрсдэлд оруулан байж хамгаалах. Хэрв өөрийн үүргээ ойлгоогүй бол амьдрах шалтгаан байхгүй. Харин чиний хувьд чиний үүрэг юу вэ? Чиний үүрэг бол дүүгээ над дүүгэд эндээс арилгах. Хэрв чадахгүй бол амьдрах шалтгаан байхгүй.
Угаасаа чи намайг ялж чадахгүй гэсэн шүү. Энэ бол доод сар та буюу Рүүийн бодол. Гэхдээ өмнө удахт энэ зүйл нэг ямар анзаарч байгаагүй. Яг ингэж үтсэн чинь бас гэр бүл гэж юу вэ гэж бодсон шүү. Яг нийгэм дээр илүү иргэнээр бол айл хэдэн жилийн өмнө гэр бүл гэдэг нь тусан холбоо болон гэрлэлтээр холбогдсон хэсэг бүл хүмүүсийн нэгдэлгээ нэг тиймэрхүү юм заажсэн. Гэхдээ яг тийм хичээлийн тодорхойлбосаар яг гэр бүл гэж юу юм те? Гэр бүл доторх үүрэг юу юм? Яг миний үүрэг юу юм гэж бас бодсон л доо. Бас энэ бичлэгийн урталт комментууд нэг амар нэг бүрслээ оруулаагүй байгаа анзаарсан уу? Ихэнх нь ингээд дараагийн парт гэсэн мэт болохоор зур залхуу өрөөд гисэн юм. Тэгээ хэрвээ энэ хэсгийг үзцаав хүн байх юм бол нэг хүсэлт тавихад угаасаа дараагийн партыг нь оруулж тараа тэгээд дараагийн парт 20, парт 19, парт 21 гэдэр гэж бичсэхийн оронд яг саяны асуултанд жоохон хариулвал тий. Гэхдээ хариулахгүйсэн зүгээр л тий. За тийм үгүй. Бас дараагийн бичлэг дээр парт гэсэн комментүүдийг бараг оруулахгүй гэж магадгүй шүү. Гэтэ яг энэ ч нэг хамаатай биш хэл та. Гэхдээ нэр миний муурны нүд чамд ямар гай болсон юм бэ? Би муурныхаа нүдийг сулахгүй зөө. Угаасаа би нэг яг гоё зураагүй байж болох аюу ихтэй бараг цаг суудыг зурсан юм болохоор би муурныхаа нүдийг сулахгүй шүү. Танжиро түүний утаснуудыг татаж чадахгүй байгаа энүүд тэр үнэхээр түүнийг ялж чадах уу? Үнэхээр Кизукийг ялж чадах уу? Энэ хугархай сэлмэр яг юу хийж чадах уу? Хэрвээ түүний хүү утаснуудаас ч батгүй хувил гэ Танжирог нь толгойд хүн бодол эргэлдээд амар дарамтанд ортон зогсож яхтана. Рүү надад чиний нүдийн гал цагт хоолохдохгүй. Мө тэнэг одоош намайг ялж чадна гэж бодоо юу? Гэ уцаараа Незко булааж аваад би одооноос түүний асран хамгаалагч өөрийгөө ойлгосноо. Хэрвээ чи зүгээр миний хэлснийг хийсэн бол амигч өршөөх байл. Гэ уцаараа дээрхад Незко нүрийг мацтана. Танжиро балтаа тарсан Незко алга. Тэгсэн дээрээс нь тусаа л харсан. Битгий ашгараад өвтөр чинь зүтгүр инф юмд өгөхгүй. Түн зүгээр л хичээл зааж байна. Өсөд тусалдуулж аваад ойлгох юм бол болгоно. Харин ойлгохгүй бол нар мандахад энэ чигээрээ шатаж өгнө. Танжирс Незко гэж өрлөө дээрсэн рүү уцаараа дээрээ төсөртлэн санаадад цойрцгол юм бол намайг ялж чадна гэж бодсон юм уу? Тэгвэл оролдоод үз. Үнэхээр л Танжирог Рүүийн хүзэн чалбархаж үсгсэнгүү. Хилээд чамд ямар ч боломж авахгүй гэж төшүүлнэ. Рүү ял өмнө Танжирогонд тололцсон ямар ч төтөрөө сая үл өгчтэй. Ийм болохоор л тэр бол Кизуки. Незко хөрхи хахтаа тусалж чадахгүй тийчлээд эсрүү чимэг гээ уцаа чангалаад би одоо чиний ах яолхоо бэлдэн. Танжиро хэдийн үүнийг харсан жайл бол уурандаа өдөрдүүлэхгүй гэж байна. Учир нь уурандаа дийлдэж болчонгүй юм хэвэл түүнийг хийж чадж чадахгүй. Незко чухаалдж уундж чимэг болчлоо. Рүүч Незко босож төрөөс нэг л өөр өвөрмөц сонирхолтой санагдана. Харин Танжиро амьсгалтай төвлөрч хамгийн өчрөх хамгийн шийдэмгүй төлөвтэй шилжиж бүрэн төвлөрсөн усан амьсгал гарав дахь төлөв. Хөл ба дахин төрөлтийн мөнхийн мөчлөг гээ уцыг нь тасчдаг. Рүү хийдэд цуцэрсэн ч түүнийг ирэх тоолондоо хүчээ цуглуул дээрч байгааг анзаарч ойрчгол юм бол толгойн тастай чадна би чадна гэж зориг орсон Танжироор өөрийн төрөө урлаг болох Катин Госмер кейжер дээрээд энэ чамд хангалттай. Гээ уцаа амхад хангалттай хэрэгэлтийн хүч цуглуулж чадаагүй Танжироо татаж чадахгүй гэмдэж. Би ялгдлаа. Би өөхөн гэж удаад хамаг амьдрал нүднийхээ нурдуур дурлаж багтаа аавынхаа хийдэг байсан зан үлийг аавынхаа Танжиро амьсгалаа удирдах галын бурхан бол их өвөг сандаг. Танжиро бол түлээч айлын хүү. Тэднийх галтай их харцдаг болохоор гэмтэл бэртлээс өөрсдөө хамгаалан зэлбэрч шинэ жилийн өдөр галын бурхан зорилж онцгой бүзэг бүжгэлдэг. Хэдий Танжирог маш хүнд өвчтөйсэн ч нэгэн онцгой амьсгалын арга ашиглаж уушиг зарцам хөдөнд чадах юмгүй бүжгэлдэг. Аав нь Танжирод хэрэг зүгээр агаар амьсгал зарах юм бол чи өөртөж бүжиглэж чадна. Хичнээн хөдөн байна, хичнээн хөдөл нь хамаагүй. Танжиро миний дараа энэ бүжиг энэ эмэг чамд өвлөгдөн. Надад амал гэж хэлж байж. Гэт усан лугаа гал алгой хувиргаж утаснуудыг нь тастаад дараа дарыг ирэх дайралтуудад төсөөлсөн ч зогсолгүй урах шавсаар. Учир нь одоо л зогсчих юм бол тэр хөдөлж чадхааргүй болтлоо сүлдэх мэднэ. Тиймээс одоо л усах хэрэгтэй. Үгүй Незко хамгаал гэд бүх утаснуудыг нь завцаар тулж ирэхэд рүү хойш ухарсан ч Танжиро тасралтгүй өдөөс нэр утсан уул утаснуудыг завчиж рүү хөөсөр эцэстээ цул талын утсыг харж түүнд хідэн хэсэг тасдуулах байсан ч хамаагүй эцсийн дайралтыг хийнэ. Энэ үед Незко дээр ээж нь ирж Незко сэрэрэ чахта туслах хэрэгтэй байна. Чамайг чадна гэдэг мэднэ. Сэрэрэ гэсэн ч Незкос ирсэнгүй. Ээж нь үлж "Гоё Незко. Үгүй бол ах чинь бас салуулах нь" гэхэд гинт сэрж цочдорын арга цусны дэлбэрэлт. Гээд цусаа дэлбэлгээд рүү цуцурцсандаа сэрэмж алдаж энэ Танжиро сэлмэн хүзүүнд нь толгож.